Засами сонноо. Багаа. Угаасаа биччихэд байхгүй тий. Ромэнд. Бид гурав одоо уулзахгүй байж өнөөдөр уулзж ш тий. Одоо үндсэндээ ганцхан удаа тоглолтын маань бэлтгэл яг өндөр ингэж эхэлж байгаа. Надад ганцхан удаа гэхээр би жоохон харамссан ш. Ганцхан удаа гэхээр одоо хэдийгээр нөө тикет ван дуусаад 2 дахь шанс байсан ч гэсэн тоглохгүй. Мэдээлэл гүйцэд авч чадсан бол 4 сарын 11-нд Ас аренад Дуч Маралжонгоо, Агима, Баярцэг бид гурав хамтраад ганцхан удаагс тоглолт хийж байгаа. Би бол ерөнхийдөө эхлэл хавцаа. Тий, одоо нэг хайрлаж дурладаг тий. Одоо нэг гинэхэн яг тийм одоо дүр дээр ерөнхийдөө бас тоглогдож байгаа. Миний дуунууд бас ерөнхийдөө янз бүрийн утга холбогдолтой дуунууд байгаа. Яа тэгэхээр миний өрнөл чинь болохоор яг нэг юм ухаан сууж байгаа бодтой юм нэг юм бүтэн зургаар нь харж хэлж байгаа тэр цаг үед нь холбогдож байгаа учраас нэг тийм хүний босж байгаа, унж байгаа гэдэг юм хэлбэлцлүүдийг харуулах хэмжээнд дууны сонголтуудаа хийсэн гэж бодож байгаа. Тийм тэгэхээр яг нэг эмэгтэй хүний нэг юм гэдэг нэг үе ирдэг штэ яг энэ үед нь зариулсан нэг тиймэрхүү хэлбэлцэлтэй дуунуудыг бас сонгосон. Тэгэхээр дуучинд нэг уран бүтээлийн нэг юу айгуу чухал байгаас тэ тоглолтод ингээд нэг нюанс хийхийн тулд дууны сэдв өөрөө айгуу олон янз байж тэгжиж айгуу сонирхолтой болохоор баад дан зөвхөн яг ийм хожуучрсан хайрын тухай ч юм уу ингээд бүтэн ийм концерт явснаас илүү тэрний амар амьдралтай айгуу ингээд уналтай яг марлаг хэлдэг басалтай тэг ингэж явахаар дуучинд айгуу олон төрлийн дуу хэрэгтэй байгаас тэ ирнэ. Тийм. Гүний амьдрал шиг л. Тийм. Тэг би харин 10 эдгэнд оруулж байгаадаа баяртай байгаа. Харин тийм яг өнө час хийсэн. Хүмүүсийн сонирхох нь яг хамт ямар дуулах юм ингээд айгууг сонирхож магадгүй санагдсан байхгүй. Тэгээд бид нар дор бүрдэн дуунд бодсон ш тэ. Тэгээд надад болохоор хамгийн түрүүнд хоёр тас буусан байж магадгүй. Буурал ээж гээд энэ хүүхдийн дуу киноны дуу их гоё болох юм санагдаад бас Монголын арт үеийн дуртай дуу ш. Тэгээ энэ надад илүү бас нэг гоё хөлбраар тоглолчвол хүмүүс таалагдах болов гэд би бодож би шилтэй цөмөрө буцсан ш тэ. Тэгээ одоо үз. Анхлагыг бол та гаргасан. Тийм. Тэгээд энийг дуулж үзсүү. За тэгье. Одоо анх удаага ерөнхийдөө бол гурлаа нийлж байгаа шүү дээ. Өмнө нь хизээч тэгээд Суучлаа ерөөсөө тэгээд юу болов. Тэгээ ер нь бол ийм юм байна. үзчихсэн болохоос ерөөсөө дуулж үзэж байгаа. Тэгээ уран бүтээлч тараад ийм юм байна. Цөмөр ингээд тайзны ард за зөвхөн хайгаал өнгөрдөг хүмүүс ах шүү баг тий. Хизээч нөгөө нэг юм тайзны ард суугаад ярилцаад бид хоёр хувьд яг тийм байгаа. Би мардатай баг таарлжсан таарлаад өнгөрдөг тий таарлцсан маш цөөн. Тэгээ сайн үгэл өнгөрчсэн агиматач сайн үгэл өнгөрчсэн. Ер нь яг ингэж нэг юм ярилцаад хамт дуулах нь ойдохоо ингээд баг 2-3 өгүүлбэр солисон удаа байхгүй мэлэр ш нэрээ. Гэтэ одоо өстэй нэрээ тэгээ шууд дуулах нь дээ тэг хамтдаа. Хоёр харвц дэрсэн юм. Хоёр талаас нь хамгаалаад хамгаалагч гэж сууж. Ага тэрийг яваад үзэхүү. Цөмөрөө нөгөө энэ дог тоглолтод оруулаа гэдэг нэрлэж ярьж ирсэн. Үзье те. Чи доотлын болог авчих юм. Би шууд доотлын болог аваач. За хоёрдугаар. Орой нэрээ сонин болгож хэлэхэд энэ хүүхнүүдийн идэргийг залуу эзэн штэ. Тэр чинь манай өвгөө штэ. Yes манай өвгөө штэ. Тэгэхээр миний удаас маш их төр хэрэг. Хоёр бүр хажин ингээ араас нь дуугийн болд юм байжээ. Уран бүтээлч нартай хамт. Эндээс чи марлаа наашсаар байгаа гэсэн байхгүй. Наалтаад байгаа. Шаргын удам гойгодхоо хари булак бургаласан миний хэжмийн содан юмхоо. Sing you
сэтгэлийг дамжуулаад хайрын ногочин айлж сонби хаалт сэтгэлийг дамжуулаад хайрын ногочин айлж сонби Энэ хүүхнүүд үү? Айд энэ. ганцхан удаа live music concert. Марлаа. Хоёр яг юу яриад байна? Тэгэхээр ер нь бол бидний дууны сонголт ер нь хөгжмийн найруулга дээр бол бүгдээрээ маш нюанстай байгаа. Тэр энийг ингээд тодорхойлчлаад ингээд тухайлчлаад ярихаар яг юм гоё би яг ярьж чадахгүй л байгаа юм л да. Тэр энийг ганцхан боломж байгаа нь ерөөсөө ирж үзэх тухайн амьд тэгээд бас нэг онцлог байдаг. Амьд хамтлаг, амьд дуучин хоёр хойлоо нийтгэхээрээ ийм инструменталаар явж байгаа шал өөрөдөг. Яг тэгэхээр бөмбөрийг амьд хүн тоглож байгаа, гитарыг амьд гитарчин тоглож байгаа гэд ингээд бүх юм амьд гэдэг учраас нюанс нь шал өөрөдөг. Тэр ийм нюанс дээр нэмэгдээд энэ гайхалтай уран бүтээлчдийн хоолой орж ирнэ. Дээрээс нэмээд маш өөр одоо юу гэдэг вэ ийм бүр ийм драмчлсан тоглолтууд орж ирнэ гэдэг чинь бол маш өндөр сэтгэлийн одоо хөдөлгөөний тэмцээн гаргана гэсэн. Тэгээ ер нь бол хоёр дуун дээр бас хамтарч исэн юм байна тий. Тий, хоёулаа хоёр зам дээр хамтарч ирсэн. Нээлт дээр гарцсан. Тэгэхээр ер нь та ярьж болохоор бүр нэг эртнээс хамт нэг студ байсан дуучин бас байсан гэхэр чинь надаас илүү хамт байсан бас хоёр бинэ мэддэг найзтай байгаа байхгүй тий. Тэгэхээр битээ Айгуу хатан хатан гэсэн сайн байсан. Хэлхүүний цуцх шиг гэдэг. Баяр цэцэгчтэй бол нэр яг үнэ хэлэхэд бас нэг тийм одоо танилцаал Тий, тий шүү дээ. ингээл айгүй тийм Яста хоёр баг 3 өгүүлбэр сольж байгааг байх шүү. яг Тэрнээсээ тогтолтол ерөнхийдөө яг одоо ингээл айгүй гоё ойртон болоод Харин хэлж байгаа тий. гоё юм байт юм байна.
Ганцхан удаа live music concert. Манай тоглолтын бас тайз дэлгэц бол одоо 100% автомат гэрэлтэй тий. Хүн болгоны одоо мэлмиг яаж одоо гоё баясгах уу, шоу гэдэг зүйлийг яаж утгаар нь хийх үү гэдгийг бол манай тоглолтын багийнхан бол маш сайн хариуцж энэ дээр бол одоо ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол уран бүтээлч хүний одоо арын одоо тэр тайз дэлгэц гэрэлтэй гих мэтчлэн зүйлсүүд одоо гайхамшигтай байж иж бүрэлдэж иж одоо бид бүхэн чинь бас одоо асах боломж олдно. Тэгээд Яг тийм тий нэрээ. Одоо чинь гэрлийг бичнэ гэхэд дуу болгон дээр нэг юм гэрлийн тавил надаа илүү театралын тийм театрчсан маягийн гэрэл тавьднууд зарим дуудаа ер нь төлхөө байх юм санагдаж байгаа байхгүй. Яг ингээл спотлайттай ч юм уу одоо яадаг чинь те нэг юм театрчсан маягийн гэрэл тавилууд айгу олон байх юм шиг санагдаад байх юм шиг үлээ. Тэгээд тайз маань өөрөө бөөрөх штэ дугуй. Тий. Тэгээд 360 үзэгчд маань ингээд хариу судсан. Тэгэхээр ингээ айгу бүгдэд нэг хүртээмжтэй харагдах нэг гоё те. Тэгэлээ тайз чинь биних чиних бас чиних. Тэгэхээр ингээд зарим юу ч ингээл яг нэг юм хан талтай гэдэг нэг тайз идэг ш. Тэгэхээр захын хүмүүс харах боломжгүй ч гэдэг юм уу. Тийм. Тэгэхээр бүх талаас нь синтер харж байгаа байхгүй юу тий. Тий. Одоо ингээл хүмүүс асууж байгаа байхгүй. За одоо аль талаас суувал одоо гоё яг ингээд дуучтай харах боломжтой вэ? Хамгийн ашигтай байрлал нь аль вэ гэдэг. Ерөөсө бүх байрлал ашигтай байгаа тий 300. яг үнэ. Нэг байна. Энэ стад чухал хэсэг явлаа сая тий. Би нэг ямар ч 3 зүйл хүссэн байгаад бол тоглолтын дээр нэг дундаа би цасаавын шүгэ хэлсэн. Тэгээд салхи хүссэн бас нэг дуун дээр. Манай дуучин манай одоо будган арилтал төсөглийг нь тий бүр оюнгуулж дуусгах нь шүү дээ. Тэгээд нэг дуун дээр бороо хүссэн байгаа. Бороо хүссэн байгаа. Чамаа аялаад хооронд чи би зөв араар зүгээр хамаагүй ажлаа амжуулсан. Аягийн бацуулаад баттай явж байгаа. Аягимаа бас амжсан үг гэдэг. Тоглолтынхаа өмнө нэг ирч хүчээ баг байлаас сэлбэж Гараад ингэж анаал ирлээ шүү дээ. Яг саяны өдөр бол тий. Бүр чухал зүйлээ аваад ирсэн үү те. Би зүгээр нэг юм технологи хөөцөлтэй явж байгаа хооронд чи зүгээр баг ингэсэн шишээ. Проблем шимнах. Тэгээд тэр нөгөө гурлан хамт болох тууд дээр би айгу хөхт тоглоод байгаа. Яагаад тэгэхээр би тий нөгөө нэг хоёрын дуун дээр ч орж гэж байгаа шүү дээ. Тий нууцаа. Тэгэхээр бас айгу надад гойсан. Хоёр ч нууцаагаа. Тий. Тий. Гой нууц. Таланда сэтгэл халамцсан хин гомлоо би нэхэ хонтодарсан дороо хүлчүрэлээ хэмээн дөрлөж бид хуалцаж аз жаргалыг амтасан эргэж ирэн гэдас хичи зорсон хүний нүдэгтөр хайртай очраю надад сонтой хариу хүлээн зодаг намайг мартаю зөвөрөг чамаас хайгаагүй зөвхөрч сэтгэлээ Зөнгөрөө чамайг ирэхгүй мэдэрсэн
мэдэрсэн харин хатуу биш байсноо хатаардаг бэвөө үнэн яхаж надаас яа орендрат хахараа Хүний нутаг дуур хайртай очрою надаас үнтэй харимо хүлэт зуудаг намайг мартаю зүбөрөг чамаас хайгаагүйч зүгөрч байна сэтгэл минь зүнгөрөө чамайг ирэхгүй мэдэрсэн Ганцхан удаа live music concert. Тэ. Тэгээ ер нь одоо нэг бас бидний нэг тоглолтын утга найруулга тэрэндээ нэг зохицуулж тэгэл ер нь яах вэ хөө гэж бас нэлээ 2 3 хоног юм боцоо. Тэгээд ерөнхийдөө хамгийн бест, хамгийн шилдэг, хамгийн л одоо хүмүүсийн хайртай хүмүүст хүрсэн ямар дуу байгаа вэ? Тэдрийг л ерөнхийдөө яг энэ ганцхан удаа тоглолтын дээр дуулна. Би бас яг адилхан нөгөө яг тухайн одоо нөгөө хүмүүсийн хайртай дуунууд гэж байгаа. Тэгээ тэр уран бүтээлүүдийгээ сонгосон. Надад бас олон хамтраглууд байдаг. Тэгээд маш олон жүжигчин болон киноны тэг нэлээд том драматик уран бүтээлүүд байдаг учраас тэрийг бас таартайгаа дуулъя гэж бас бодсон байгаа. Тэг хамтдаа. Илгүй. Тэг. Тэгээд бас өөрийн одоо мэдээж хэрэг хүлээс авчирлаас аваад уран бүтээлүүдийг Тэрийг асуучихсан. тий яг тэр дуурлаж орсон. Тий. Яг тэр уран бүтээлүүд орсон. Тэгэхээр тэднийг гоё шинэ хариулгатай. Тэг арай илүү одоо гоё явуулаад ингээд юм тухайн нөгөө нэг одоо концепттэйгээ холбоод Бидний айгүй олон цуудад болж байгаа шүү дээ. Ингээл айгүй олон ялангуяа шинжлэр бол тэг ингээл тэг яаж уйдахгүй байх вэ гэж бодохоор чинь яг амьд дуулж байгаа нь өөр айгүй чухал. Тэгээд тухайн юм хүн болгон сэтгэл зүй өөр үүдэг. Яг тэр сэтгэл зүйгээр ингээд амьд дуулаад ахаар дуулдаг болохоор нэг дунаасаа уйддаг юм лээ. Одоо шинэ нэг ширэн богооч бид 20 жил 20 хэдэн жил дуулахад чинь нэг хэдэн удаа байх уу тийм би л уйдаг. үгүй. Тий. Тэгэнгүүт тэрийг би дуулах болондоо өөр сэтгэл зүгээр дуулдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд уйддаг юм дунаасаа. Тэгэл сонгоход айгүй хэцүү байсан. Гоё юм. Ахаад бидний сонсоогүй шинэ дуунууд байгаа юу? Харин оруулахгүй. Манай хөгжүүл амжилтаар би Хац жаргал хайсан хосчулуу одон дээр дурлалсагаа дурлалынхаа илч болгож солон илгээд хорны сар хүчцэс саран дээр урагтагаа хүлэмэн дөрүл хөвөлж битингрэр нисэн миний ертөнцийн тэнгэрээс ярууны яаж мазрасан золон бороо зүсэртэй миний ертөнцийн яргаас тэгэндээ дуртаж махам шийт харин утаа Үдгэр бүхэн ихэлтэн тэр цагт очихсан даа Үлэр гэзгээ би сүлчээ онцдор гойсон даа Хүршгүй алсын зоригтой мөрөөдлөж хүлэгсэн даа Үсэл хайранаар болгоод тэндээ мөнхрөгсөн даа Миний ертөнцийн тэнгэрээс яргуй Миний ертөнцийн
ганцхан удаа Live Music Concert. Тэгэхээр бидний тоглолтын маань гол яг үндсэн одоо хүмүүст өгч байгаа зүйл маань бас энэ байх уу тий. Тэгэхээр яг тоглоом нь өөр онцлог нэг юм байгаад байгаа. Тэгэхээр хайрт дотны хүмүүстэй магадгүй би ч гэсэн хүнд хэлэх гэж чадахгүй хадгалж авдаг зүйл бас зөндөө байдаг. Тийм тэгэхээр яг энэ тоглолтын цөмөр гоё эсэл зүрхээ уудлаад тий гоё харилцсан яг ингээд юуш нуухгүй нийлдэхтэй ингэж өөрийнхөө нууж авсан үгсээ хэлээч гэдэг юм уу. Болгоны л дотор нэг юм буглаатай юм цаашлаастай зүйл байж байгаа манай монголчууд ч ерөнхийдөө нэг тийм нэрлэхүү хүмүүс шигтэй тий. Тэгэхээр зэрэг яг тэр боломжийг одоо тэр үүд хаалгыг бид гурав одоо гоё нээж өгнө. Тэгээд та бүхнийг сайхан халааж өгнө. Тэгээд тэр гоё тоглолтын дээр гоё бор сайхан халсан хүмүүс зүгээр халаад тий зүгээр хэлмээр ярмаар байгаа тэр хайртай баярлалаа уушлаараа гэдэг үгээ сайхан хэлээсэй гэж бодож байна. Тэгээд энэ бол ганцхан тоглолт үзээд гурван дуучны одоо тоглолтыг одоо үзэж дууг сонсохоос илүүтэйгээр бас биедээ тэр гоё хайрын урмын үгийг хэлж тэ уучлалыг хүсэж баярлаагаа хэлэх тийм сайхан үз шүү. Тэгээд тийм учраас манайхан бас заавал энэ хавар үзэх ёстой тоглолтын нэг шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд тоглолт маань Аса Аренагийн тайзнаа 4 сарын 11-ний өдөр хэвтүүд хаах сайн байсан тий. Хүмүүс ингээд миний нэг пэйж рүү орж ирээд миний нэг пэйж дээр байгаа хувцсан дуурал айгүй хэрэг байгаа байхгүй. Тикет яаж авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тикет борлуулж байгаа одоо салбар маань Ticket гэмээр. Тэгээд Money application-аар та бүхэн тикет борлуулж авах боломжтой байна. Тэгээд тоглолтын маань яг үндсэн одоо зохион байгуулагчаар Тэлмэн Emoji Production, Storyline, Creativity хоёр компани маань ингэж хамтраад Марла Гима Баярс 3-ын ганцхан удаа тоглолтыг зохион байгуулж байгаа. Тэгээд бүх баг бүрэлдэхүүндээ хамгийн гол баярлалаа гэж хэлье. Яг санаачилсан одоо продюсеруудад баярлалаа гэж хэлье тий. Бид нар нэг юм өөрөө зохион байгуулахаар айгүй юм дарамттай байдаг. Айгүй олон асуудал шийдэх болдог. Бид нар өндөр зөвхөн яг ингээд ийм бэлтгэл бас юм тухтай орчинд эхэлж гин. Тэгээд үнэхээр хоолоогоо арьсаа үсээ бие бэлдээд байж хахад л тийм мэргэжлийн баг дизайнерууд тий стилистүүд, тайзын мэргэжилтнүүд, саундынхаа ингээд хөгжимчдгээд үнэхээр ийм маркетингийн баг гээд маш том баг ажиллаж байгаа учраас айгүй маш продюсерыг жинхэнэ утгаар мэдэрч байна л да. Тэгэхээр та бүх маань 11-ний өдөр 19 цагаас Аса Аренд хүрэлцээрэй гэж урьж байна. Гуулзъя. Баяртай. ганцхан удаа Live Music Concert 2026 оны 4-р сарын 11-нд Аса Аренад